мөрмөж байгаа. Хөгжих хүсэл зорж ирсэн та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээд илтгэл тавьж байгаа судлаачдаас өнөөдрийн мэндийг хүргье. Би өнөөдөр та бүхэндээ гэрээний ажилтны боломж болон ээлжлэр үз. За тэгээд сургууль сурах боломжийн талаар ярьж байгаа. Би өөрөө Солонгос 8 жил болсон. Мөнхөг сургуульд магистрийн зэрэгээр төрөөдөр тасалдаг. Тэгээд Мөнхөгийн нийгмийн Монгол холбооны хэлбэр одоорыг хэлж байна. За энэ лекцэн дээр болохоор Солонгос улсад өнгөрсөн 8 жилийнхаа туршлага нөхөөс хүнтэй хуваалцсан ба энэ визний боломжууд, гэрээний ажилтны боломжуудыг харуулсан хэлбэрч байна. За ингээд би хамгийн их 8 жилийн өмнө Сууныг одод ирж ирсэн. Гэрээд ажиллаж байгаа. Суун шиг тавьсан. Анх интернетээр ингээд олсон Суун маань том барилга байшин тавьсан. Тэрийг анхаарал. За би гой барилга байгуулагчтай хойдод ирэндээ гэж одод зорж ирсэн. Яг үүнд ямар ах хөдөөлөж хөшин ах хэсэг гэдэг Маколи гураар Маколи хийж байгаа. Би ийм газар ирж ирсэн. Тэгээд шууд хойд бол за би Солонгос орныг драмаар өдөр төсөөлдөг шүү дээ. Драмаар төсөөлж ирсэн Солонгос орн маань ийм хад ямар ч залгууч юунд ирчихвэ те энэ зүү шийдвэрийг гаргахад хурж исэн байна. За энэ дээр нь бас нэг энэ кино үзсэн хүмүүс ааштай үгэн гэдэг шүү дээ. Тэр шиг яг энэ үгэн шиг юм бүдэн шигтэй юм ихэр үгэндээ сэрж исэн. Манай панзаа. Тэр хүмүүс урд нь гадаад хүмүүс ажиллаж байгаагүй. Монгол би найзтай байсан. Тэгээд Монгол хүн махиддаг шүү дээ. Түүний өөх махиддаг. Хүний өнхөн хүмүүстэй. Усанд өдрийн 2 усанд өглөө 6 цагт бүгд шиглээ. Бос гидраа тий. Усандаа бүгдийн өдрийн 200 м газар усанд очиод атаах хүмүүс гүйд байсан. Тэгээд ороод ирэхээр өглөө нь шууд нойр болдог. Ажил мэдхгүй хөл мэдхгүй хүмүүс тийм асуудал их тулгарч ирсэн. Хойд ажилласан ямар хэцүү юм бэ те. Уг нь ажил хийсэн гэрээн дээр ажил хийх байх гэсэн. Нойр гэдэг те хат үлдээ. Тэр өмнөд очиж хөшөлгөдөг те. Ингээд тэгэхээр надад нэг самбалт гарсан. За буцах уу? Энд дээр үлдээд зоригтой байх уу те. Энэ болгон зоригтой хэлдэг ч те. Бүгд самбалт гарсан. Тэгэхээр би за ер нь би энд дээр үлдээд үзье. Зориг тавьдаг үзье. Өөртөө би зориг тавьсан. За мөнгө барахтай тэр зоригоос гадна Солонгос улсад би зориг тавьсан. Ямар зориг тавьсан бэ гэхээр нэгдүгээр нь би Солонгос хэлийг сурах гэж бодсон. Нэг 2 3 гээд ахын шүү дээ. Хоёрдугаар нь бас зориг тавьсан. Та нар юу гэж бодчих вэ? Мөнгө байгуу турамхай тий бас тий тархах юм тий тиймэрхүү зориг тавьсан боловч би хоёрдугаар нь Солонгос гэдэг зориг тавьчихсан. Тэгээ гуравдугаар нь бас зориг дахиад зориг тавьсан. Солонгос бичээ залгууч. Гуравдугаар нь хэл сурах юм тий хамгийн мэл гэж бичсэн. Хамгийн мэл гэдэг нь Солонгос юм Монголоор гэсэн үг тий. Солонгос гэсэн үг тий. Яг энийг бичиж байхдаа би Солонгос хэлийг сурах зорилгоор сурж ирсэн юм. Энэ гурыг би хэрэгжүүлэхэд Солонгос улсад яг энэ гарч чийдэн шиг доороос энэ нүүцлэгч юм шиг хөлөж чадах юм байна би байж чадах юм боломж надад болж байж магадгүй юм байна. Зорилго тавиад энэ өдөөс эхлээд би Солонгос хэлээр сурч ирсэн. Солонгос сурна гэхэд тэр орой болоод ингээд мам аадаг ч юм уу те ингээд тухайд би цаг бүр минут бүр Солонгос хэлийг хэлчихсэн байна. Өнөө өглөө угаас ирээд 5 он болсон. Тэгээд Монгол 5 оноо 3 дахь гол орсон чи энэ ном маань байж. Тэгээд аваад ирсэн танаа таалагдав. Би энэ ном хэрэгтэй гэсэн тухай те. Хардаг гэсэн. Энэ ном хардаг гэсэн. Хүмүүс болохоор манай цуг гэдэг найз маань завсарлага байдаг шүү дээ. 10 жилийн завсарлагаа тэгэл уцаар ордог юм уу те. Тухай Facebook арай хай таамаа гэдэг юм байсан байна. Тэгэхээр би болохоор номоо хачдаг байсан. Номоо за хоол идэл цаг амардаг шүү дээ. Хэд бас номоо хараад номоо дэрлж унтдаг байсан. Тэгээ ингээд Солонгосд би бүр цаг бүр минут орой 9:30 ажиллаж харахад 11 хүртэл Солонгосд үздэг. Энэ номоо ирүүлээд сүйдээ ажилтны шаанууд энэ номыг эргүүл надад асуу гэдэг байсан. Ахандаа асуугаад байдаг гэсэн. Сүйдээ ингээд цацаалгаанаа намайг хараад цутаад өгчихсөн. Тэгээд ихтгэн хүнийг залгаасан байхгүй Солонгосоос уртаа.
이런 одоо би чамд юм заашгүй чи өөрөөсөө над руу битгий тэгдэг байсан. Яг хэлс өгдөг. Намаа бариад ирэхээр манай ажилчид яг за нөгөө чи хэллээ. Би ой тэгдэг. Гэхдээ энэ номны ачаа яг дэвшил ган тий. Би сураад ирэхэд дэвшил гадаг. Нэг хүүхд хэлчихээр маргааш нь тэр солонгос хүн хэлж идэг болов. Айгуу баярлах юм сурч байгаа юм чинь. Сурч ирсэн. Би сураад ирэхээр ажлын хамтлагтай харилцаж ажиллаж байгаа. Энэ номыг авахаас гадна шүү нэ. Аваад яг дутаач юм бэ. Авахгүй бол харанд яриа солилцоод байдаг. Ажлыг амар болж ирсэн. За нөгөө нэг актер хүшгэлдэг үгтэй чинь яг нь хэл яриагаа олцдог. Авахгүй цагиралтай очиж тоглолцдог те. Ингэж болж байна. Гэтэ энэ нь юу вэ гэхээр зөвхөн үйлдэл дотор. Үйлдэл дотроос би чадчих. Нэг өвгөнтэйгээ залуучуудаа ингээд энэ юу хэлсэн бэ гэхээр болоогүй юм байна. Би үйлдэл сараад хатуусан суулгах үг юм. Эмнэлэг ороод имэйл авах үг юм. Банк ороод үг юм. Тэгэхээр энэ хэлийг бол сайн сурах хэрэгтэй. Шин сурах болоогүй юм тий. Шин сурах хэрэгтэй юм гэдэг тийм зүйл байж ирсэн. За ингээд тэр үйлдвэртээ 9 сар гарч ирсэн. Тэгэхээр сараар ажиллаа сайн гэдэг монголчуудад ажиллаж сайн яадаг шүү дээ. Манай захирал бол намайг их явуулах дургүй байж идэв. Монголчууд их сайн Монгол хүнтэй ажилламаар ингэжсэн бол өөрөө нэг шинийг сурч мэдхийг хүсэж ирсэн. Тэр хөдөө газар байх хүсэхгүйсэн болохоор Мөхбот хийжсэн. Одоо миний 7 жил амьдарсан одоо. За манай Мөхбот маань болохоор ийм харалрахгүй газар байдаг. Ажиллаж машин өндөр хөгжсөн. Тэгээд усан мөтөр маш болонтой. Тухайн үед 7 жилийн өмнө 300 монгол байдаг. Цогцолсон. 300 монгол байдаг. Хүмүүс тийш явсаас их айдаг байсан. Амидсэн идэж ихчдэр ах дээр очижсэн. Очоод яг ажил хийх. Энэ юу? Энэ яа вэ? Гагнур хийсэн. Яг энэ бол энэ ингэж гагнур хийхгүй. Энэ үгүй хайд инээдтэй байх гэдэг нь хийсэн юм. Төмөрийг үг нь эргүүлээд болчих те. Тэр толгоогоор сэтгэлээс ингэж гагнур хийсэн бол. Одоо ингэж гагнур шууд чадвартай юм байна байхгүй. Сэтгэлээс ингэж гагнур хийсэн. Гагнур хийж байгаа. Гагнур хийвчтэй. За миний нөгөө үйлдэл доторх солонгос хэлний дутуу сууцаас солонгослоо улам сайжруулаа. Солонгосын шалгалт топ гэх шалгалт байх. Өгөх гэж бодчихсон. Тухайд үгүй зөв алсан бол газар байсан болохоор шалгалтыг өгөхийн тулд би нэг өдөрс гэж байсан. Өглөө 6-д босоод нэг автобус юм чинь дахиад дараа цаг бараа авч автобус юм чинь. Тэрийн дараа таксидаа очдог шалгалтаа өгөөд дараа 3-4 цаг шалгалт өгсөн. Тэгвэл буцаад таксидаа автобус очоод шиний 11 цаг Кисод нь шалгалт өгөх юм болдог. За энийг солонгосоор болохоор хангуг юм шиг ууч чадвар гэсэн. Энэ шалгалтыг би хамгийн их 120 оноор тэмцдэг гэсэн. Хамгийн их 98 оноо. За би болоогүй юм байна. Аюул шалгалт хүнд зохиомжлог хүчин, дүрм шалган, сонсон, бүх төрлөөс дөрвөн төрлөөр байна. За эхнийхтэй нь 98 оноо. 120 оноо тэмцдэг шүү дээ. Дараагийнх 117 оноо авчихсан. 3 оноо. Нэг асуулт зөв тэнцэхээр байна. Оо энэ ямар ч болдгүй юм гэж байдаг юм. За хүн чи өөрөөтэй боломж өгдөө шүү дээ. Дахиад өгдөө. Дахиад өгсөн чинь яасан гэж. Нэг оноо авчихсан. Яагаад ийм байдаг юм бэ те? Гэхдээ одоо нэг онцлог өгдөг би болохоор нэмүүд юм тэр авч чаддаг. За юун дээр алдаад байна гэдэг харсан чинь зохиомжлогтой хандж ирсэн. Өөртөө гадаад хүн солонгостой зохиомжлог юм шиг байна. Тэрэн дээр аяга гоё юм дээ. Таны 5 жилийн дараа төлөвлөгөө юу вэ? Гэдэг тийм. Бараг монголоор ч үгүй хариуцлага тийм юм сонсдог гэсэн. Тэгээд дөрөвдөлтөөр нь би яг 120 оноо тэнцчихсэн. Гайхалтай. Тэр нь болохоор нэг 440 оноо тийм ээ. Юу нь уншихын 40 оноо, сонсох 40 оноо ингэ тэнцдэг байсан. Яг бол бичгийн 40 оноо аваад бусд нь болохоор 50-60 тийм үү. Яг бичгийн 40 оноо аваад тэнцчихсэн. Маш их урам авч ирсэн. Тэр маань яваа маш их хэрэг болж ирсэн. За ингээд хэлмээр аваад хажууд ирж байгаа юм. Гайнуурын ажилдаа би сурчиж байгаа. Энэ манай найз нар хэлсэн гайнуур. Маш олон үнэтэй юм. За тэр гайнуурыг Австрали, Америк гэдэг очих юм. Энэ үнэтэй
маш өндөр цалин авах боломжтой. Зүгээр ажлын 5 өдрөөр ажиллахад 6,000 доллар тийм усан хүн даасан нэг төмөр нэг тийм 800 төгрөгийн тусан төгрөгийг хэдэн мянган удаа харж гайд ийм татвартай болж ирсэн. Үеийн нэг найз татвартай болж байгаа. Монгол гэсэн гайдуурын үндэс цалин авдаг тийм. Тэгээд нэг болохоор нарийн мэргэжлийн инженер гэдэг үгээр авдаг. Үнэлгийг нь хүртэл ингэж гайнууд гэж бид ингээд гараараа гайдж тэгээд гайнууд гэдэг зүйл маа бас жолооны дүрм шиг ном үз. Дөрөвд эхлээд энийг татна тий дараа нь ингэж тавьдаг. Ингэж ийм татварлаг болж байна. За ингээд ажилдаа гайгүй болчлоо тийм ээ. Солонгосын төвчөнтэй гайгүй болоод ирсэн чинь юу вэ? Гэрээний ажилтнаас болгоомжтой асуудал. Виз. 3 жил болоод ирсэн. 3 жилийн дараа жил 10 сугдаг гэхгүй юу? Тэгэхэд надад визний сонгалтын асуудал гэдэг бас тулгарх юм байна. Харж ирсэн. Тэгээд өөрийн харахаас гадна эргэн тойрны би ажиллаад байсан. Ах гэснээр олон монголчууд байна чинь. Үндсэн тавраад 300 тэрнээс их монголчууд байсан. Тэгээд би эргэн тойрны ажиллаад байсан чинь ах гэснээр явж ирсэн байхгүй надаас өмнө ирсэн хүмүүс байгаа шүү. Бид тэр явж ирсэн. Явхдаа ямар төрлийн хойроо байсан. Нэг нь их орлого буцах. Энэ юу гэхээр виза тусаад их орлого буцах нь шүү дээ. Өөрийнхөө хонсон хатгаламж аваад. Нөгөөд нь хадлах. За би энэ цалинг аваад авч байгаа өдрийн бидний 100 мянга гэж юм уу. Монголчууд тэр үжих 200 мянга авч чадах уу? Би арай болоогүй юм бэ? Хаалах гэж. За эндээс нь хаалах юм болоод их орлого буцах юм яаж. Тэгвэл залуу болохоор үзэндээ байх гэдэг харж ирсэн. За их орлого буцах юм харахад босч байгаа хүмүүсийг ерөнхийд нь ажиглаж байгаа. Ажиглаад орлого зарлах хоёр юм харж ирсэн. За орлого нь юу вэ гэхээр энгийнээр маш энгийнээр тайлбарлах. Байртай болчихсон. Тухайд яг байрны сезон гэсэн тийм 7 жил юм. За одоо бас 4 жил юм. Яг байрны сезон. Хүн болгон байр авах зулаадаг гэсэн. Хамаагүй мөнгө байр авах юм. Хоёрдугаар нь юу вэ? Машин. Үүн машин. Машин гоё юм шиг. Том машин. Бэн спорт тийм ээ. Энэ машин. Гуравдугаар нь юу вэ? Ордон. Энэ ордон болсон бизнес гэж байна. Гуравдугаар нь тэр хүмүүс байр машин авч явчихгүй шүү дээ. Дасан дахин төртөө хийж явж байгаа байхгүй. Зарлагын нэг юм. Зарлага ямар зарлага вэ? Зарлагын дээр би маш их анхаарч байсан. Зарлагын дээр цаг хугацааг их харж байсан. Яг залуу хүмүүс солонгосууд 4 жил 10 сар байж байгаа байхгүй. Энэ хугацаанд бид юу ч хийж байгаа шүү дээ, тийм ээ. Цаг хугацааг алдчихсан. Хоёрдугаар нь би монголчууд ажлыг шахах хүсэх гэж тийм ээ. Хүсэх гараа хөлөөр авчихсан юм шиг ажил. Хүн атгаа хичээж идэв тийм. Бусад гадаадынх нь болохоор хүн байх болохоор суу. Монголчууд бас тийм биш. Ажил шигээр ажил. Тийм болохоор монголчууд бид ингээд ажил дээр ингээд уурал уцаалдаг ч гэсэн энэ хүн сэтгэлээр ажилладаг болохоор монголчууд байлгаа. Монгол онцлог болдог шүү тийм. Гуравдугаар нь юу вэ? Гэр бүлээс хоолой заалах. Энэ бас аюул хэрэгтэй. Гэр бүлээсээ 3 жил 2 жилийн хугацаанд байхад гэр бүл салах гэдэг зүйл хөөж. Тэгээд дөнгөж төрсэн хүүхэд нь аавынхаа ээжийг хичээ ахаа. Маш их бол асуудал гарч ирж байна. Дөрөвдүгээр нь юу вэ? Төрч болох хугацаа. Магадгүй энэ орнд ирэхгүй ба Монголоос орж ирсэн чинь эсвэл энэ сурч ирсэн мэт бид нар арай өөр амжилт хүрхээс юм болов. Тавдагт нь юу вэ? Тавдагт нь бас Монголын юм сурталчилсан. Монгол хэл. Монголын нийгэм. Монголын нийгэм хаашаа чиглэж байгаа юм. Энэ мөнгө хаасан мөнгөөр хадгалахгүй бизнес хийхээр нэг өдөр сар очиод ирдэг яаж юм бол мэдрэх юм. Монголын нийгмээс болцсон шалтгаан маш их. За энэ тэгсэн мэдээж яг уу энэ бүгдийг зарлагын орлоготой манай ах гэсэн юм иргэн төрний монголчууд ерөнхийдөө монголоор байсан. Харах надад буцхан уцчихсан. За буцаад яг уу энд 4-5 жил болсон. Өдрийн Монгол мөнгө 200 мянга гэж яг за зарим нь гэрээгээр очсон, зарим нь 3 сар айлын юм зэрэг мэдүүлж байна. Гарахгүй гарч ийм. Орж ирээд яг хийдэг. Тэгээ яг энэ Солонгос дахин ирэх болсон. Тойр зав тавьчихсан. Энийг аяа хаачсан байна. За би энэ чигээр хүмүүс бас тойр зав авах шинжтэй.
ягаад гэвэл би 4-5 жилийн хугацаанд өөрчлөсөн. 70 нас мөрийн залуу соёл нэг мэдээд үзэж байгаа. Дахиж их юм тойрог зам бий болсон. Тэгээд тойрог замынх нь шалтгаан нь юу? Монголд байх хүмүүс өсчих шалтгаан байгаа шүү дээ. Шалтгаан нь юу байх вэ? Нэгдүгээр тав юу гэж? Технологи технологи. Яваад ирсэн хүмүүс тийм очиод буцаж ирж байгаа юм. Нэгдүгээр нь дахин эзэн мөнгө зүйл. Цалингийн зүйл. Энд олон жил байсан хүмүүс захиорнд очиж ажиллаж тийм сурыг бол ажиллаж тийм цалингийн зүйл байна. Бүгд сар ажиллаж 300 төгрөг. Гэтэл энд яг 3 өнөө 4 оноо сарын цалин авч байгаа. Бүгд нь үргэлж юм орж ирдэг. Би энд ингэж яхаа. Энд чи 7 оноо болоод ажиллаж. Цалингийн зүйл юм. Энэ цалингийн зүйл нь боловсролын зэрэгээс бас шалтгаалдаг. Өндөр боловсролтой өндөрлөл тийм үү? Хоёрдугаарт нь нийгмийн амьдрал үүсгэж. За мөн л олон жил болсон хүмүүс бизнес хийхээр болж өгдөг тийм ажил амьдрал хийхээр болж өгөхгүй. Ядчил энэ зам гарах тагцны нэг соёл гэж тийм нэмдээ өртөж таашгүй. Харилцаа бас банкнд ороод би нэг 3 жил чад банкнд очсон. Загнуулж өөр шопнд энэ чимээ банк гэсэн юу илээ гэх. Загнуулдаг. Өөртөө нэг юм хэсэг. Энэ бас их юм. Яг тэгвэл нөхөр нь энд байгаад тийм Монгол мөнгөсаа багаар сая 500 сая. Монгол мөнгө 3 сая төгрөг сарын хадгалтай байсан. Гэтэл Монгол очоор бид яг орлого экспорт хийлээ. Гэтэл орлого экспорт хийсэн тэр гэр бүлийн эдийн засгийн асуудал тэр хэмжээний явагддаг гэсэн. 4-5 жил сарын 3 сая төгрөгийн тийм болох хадгалтай байсан. Тэр нь байхгүй болоод ирэхээр яг эдийн засгийн асуудал үүсэж байгаа. Гэр бүл хоорондоо мөнгө олохгүй нэг юм. Тэгвэл байгаа хадгалт яг үрж ирнэ. Үрхээр мөнгө олох. Өөртөө ажил юм шиг бас ажил юм. Нэг юм ажиллаж чигээр болохгүй, нэг юм болохоор ингэж чигээр болохгүй. Таны талаар ордог цалин багтай байдаг. Тэрээс ийм их шалтгаан маш их. Гэхдээ эндээс миний хамгийн сонирхолтой зүйл нь юу зүйлээ? Цалингийн зүйл боловсролын зэрэг. Өөртөө ажил юм шиг бас боловсролтой цаана. Одоо монголчууд үлээ баг магистртай хүн үүсгэж байна. Бакалаврт хүн үүсгэж байна юм тийм. Амар зэрэг заасан. Тийм болсон байна шүү дээ. Энийг анхаарах гэсэн. За үүний дараагаар яг би 3 жил болсон байна шүү дээ. Иргэн тойрны ажилтнуудаа ийм үр дүн гаргав. Энэний дараа би за ер нь би энэ тойрог самд авах гэдэг шүү. Инженер тойрог самд авах юм байна. Тэгвэл би энэ тойрог самд авахгүй бол яг гэрэл ажилтны боломж гэдэг. Хаач. Өөд гэрэл ажилтны боломжоос ондод ямар боломж болсон юм бэ? Ээдлээ гэсэн боломж байна шүү дээ. Ээдлээ. За энэ ээдлээ виз нь ямар виз юм бэ? Анх тэрийгээр хэлсэн хүмүүс болохоор ээвс гэдэг виз байдаг байхгүй юу? Тэр нь болохоор Монголоор очиж одоо мэргэжлийн бус ажилтдаг. Ямар ч ажил хийх юм мэргэжээ гэсэн үг байхгүй юу? А ээдлээ гэдэг виз нь болохоор ямар нэгэн төлөөр мэргэжт гэсэн үг. Эсвэл боловсролтой юм хэлдэг байхгүй юу? Боловсролын зэрэгтэй юм тийм. Ямар нэгэн төлөөр мэргэжсэн ээдлээ визтэй үздэг. За ээдлээ визийн давуу тал нь юу юм бэ? Нэгдүгээрт нь удаан хугацаанд байж болно. Хугацаа амархгүй. Тэр виз дуусна санаа зов. Хоёрдугаарт нь юу вэ? Ажлын башин. Өөрийн хүсэл тас. Шиглэлээр хойд 20 тав бичсэн байхгүй. Дуртай газар авахгүй байх. А ээдлээ виз мөн болохоор яг чиглэлээр энэ компанидаас бид энэ гарах гэсэн. Тэр яг бодсон. Болж болдог. Гуравдугаарт нь гэр бүлтэй гарсан. Ээвлэцийн хамгийн том асуудал чинь бас гэр бүл шүү дээ. Тэгэхээр бид гэр бүлтэй энд байсан бол амьдраад иж болно тийм үү? Гэр бүлтэй байх юм шүү дээ. Ээвлэц хамгийн том даваа. Дөрөвдүгээрт нь юу вэ? Гэтэ энэ хуулийн дээр сургууль сурч болно гэсэн тийм заалт байхгүй. А сурч болохгүй бас заалт байдаг. Тэгээ манай Монголд яг хэрэглэн бүсээс болохгүй гэсэн юм байхгүй, болно гэсэн юм байна. Тэгэхээр болно гэсэн тийм ээ. Хориглог байхгүй. Ингээд ийм давуу талтай байна. Тэгээ би ээдлээ визийг авахын тулд зүтгэж хийсэн. Гэхдээ ямар зүтгэхээр ээс гэдэг визний тойрог зам байна. Бус юм тойрог зам дараа ээдлээ гэдэг виз авах гэсэн. Арай өөр зам явуулчих.
сураад боловсраад бас гэр бүлтэй тэдний оронд цаг хугацаа зөндөө залуунаас амарч. Ингээд ээдлээ үзэн тэмс зүтгэсэн. За манай бүгийн иммиграшн газар. За намайг олоход андахгүй үү. Хинээр сүүн цанцахгүй юу? Урдсан анхаар болчихсон. Яагаад тэр юу? Залхаацсан. Нэг визийг авахгүй. Залхаацсан. Иммиграшн. Гэтэ бас нэг суунд ирсэн шиг суунд гоё төсөөлөж ирчихсэн чинь хөдөө газар байдаг. Хөдөө газартай огцыг жил яг бас нэг яхаар өгөн байсан шүү дээ. Тэр шиг яг энэ иммиграшн бас нэг яхаар өгөн бай. Юм биш. Манай монголчууд энийг аслан гэдэг байхгүй. Энийг аслан яг яс. Тасаа ийм өөрөөс баялтай. Нэг юм цаад гараад ирдэг байхгүй. Аа энэ миний ажлыг бүтээхдээ цаад нэг авчихлаа. Одоо энийг л авчихвал би миний ажлыг бүтгээд баярлж байна. Энийг ч баярлах намайг их олон зүйлс өгсөн. За ингээд Ятла виз руугаа өөрөө найзтай явдаг тэмүүж гэсэн баггүй. Тэр виза сургууль цорыг гэр бүлээ авчиг. Тэмүүж хийсэн. Хэд яг вэ? Ятла виз нөлөө. Манай найз яг нэг удаа яв. Хоёр удаа яв. Гурав удаа. Би яв. 18. Зөвхөн нэг виз. Энэ бодоод үзтээ. Түлдэ залах нь үстэй. Ороо чи бүтгэхгүй юм. 18 удаа бүтгэхгүй, 17 удаа бүтгэхгүй гэдэг нь сонсчихсон байна. 17 удаа. Эхлээд явчихна. За би Ятла гэдэг заах гэсэн юм аа. Та бүдүүс материал нь хэлээд өгч. Та цаацсан уу? Энийг өгч. Энэ юу юм гэхээр энийг мэдэхгүй чи Ятла гэж яаж авах вэ гэж хэлчихсэн. Ой чи хасан юу нэг асал маа. Буцаад яв. За нэг мэдээж аваад дахиад ч энийг чи ингэчээд нь яах вэ? Бид нар ингэж чадахдаг юм болохоос хийдэг юм шиг. Чи өөрөө төсөөлөө. Ингээд явахад найз нар маань баг шантарч байгаа би яаж зүтгэсээр хаад 18 удаа очиж байгаа. Энэ үзэг авчихсан. Зүтгэл гэдэг маань 1 2 3 хүн шинжигдэх байх юм. 10. За магадгүй энэ дор хүмүүс Ятла үзэг авч байгаа. 1 2 3 удаа яваа. Болохгүй юм байна. Арай гэх юм бол 18 авсан чи ядаж би 17 яваад авчий та. Бас бодож болох юм тийм. Гэтэ энэ дураа миний санаж байгаа таа байхгүй юу? Санаж байгаа таа 18. Тэрээс өөр битээс мэдэхгүй. Айгу. 18 удаа авцсан болохоор намайг манай биш. За нөгөө чи. Баатри копи үү? Яасан. Чийс болдгоо мод. Тэгдэг байна. За ингээд Ятла виз юм аа. Тавх шаардлагатай гэж байна. Ямар тавх шаардлагатай вэ? Нэгдүгээр нь их сургууль төгссөн. Их сургууль төгсөөгүй хүмүүс үү те? Тэр их сургууль төгсөөгүй хүмүүс маань ухаан мэргэжлэр мэргэжлийн үнэлгээтэй байж болно. Эсвэл Монгол коллеж төгссөн хүмүүс байна. Коллеж. 2 жилийн коллеж гэдэг шүү дээ. Тийм төгссөн юм. Коллеж авахгүй сургууль авахгүй юм бол тухайн ажлаараа Солонгосоос тэр мэргэжлийн үнэлгээ авдаг тэр газраас үнэлгээтэй бол энэ хамаагдаж болно. Энэ дөрвөн чухал юм шаардлага байна. Хоёрдугаар нь Солонгосыг төвчнөх шаардлага. Удаа зэрэгтэй байна. Би 3 удаа 4-т авч ирлээ. Тийм байна. Энэний оронд тухайн үйлдвэр нь бүрийн санаа болж байгаа юм байна. Ардлан идэвхжлэгдсэн үйлдвэр ах юм бол 20 удаа зэрэгтэй байна. 20 удаа зэрэг нь юу гэхээр бидний энгийн хэрэглээний цаанууд тийм намаас уншаад бий хэрэгтэй байхгүй. Тийм зэрэгтэй байна. Хүн болгоно боломж байдаг. Гуравдугаарт нь Солонгос дөрвөн жил ажилласан байна. Энэ дөрвөн жил ажилласан хугацаа яг ямар хугацаа гэхээр бид нар яг үйлдвэрт ажилласан дөрвөн жил. Нэг газар хамаагүй. 4 жилийн хугацаанд ажилласан гэрүүгээр би өнөөдөр энэ бодлоо энэ үйлдвэрлэлөө шилжиж штеп гараад энэ шилжиж. Тэгэхээр энэ дунд 3 сарын хугацаад штеп. Энэ л орохгүй. Энийг оруулахгүйгээр 4 жил болсон. Үйлдвэрт ажиллаж Монголыг олсон бол бас болно. Тэр нь ордог. 4 жил ажилласан байна. Нэг үйлдвэр хамаагүй энэ амын яриа шүү. Нэг үйлдвэр хамаагүй. Солонгостой 4 жил ажилласан байв. За дөрөвдүгээр төр цалингийн дэд доод нь 2 сая 400 мянга.
Энэ сүүгүүдэд хүмүүс төр жоохон хүндрэлтэй асуудал байна. Гэтэ энэ хуулиараа өөрчлөлтөд өөрчлөсөн. Анх бол энэ дөрвөн шаардлагыг авч явахад бол виз төлөө виз авах боломжтой байсан. Одоо бол энэ дөрвөөс гадна өшөө олон шаардлагатай болчихсон. Тэгэхээр шаардлагаас болоод онооны зөвлөлт болчихсон. Хань цаас ууштай. Энэ цаасан дээр оноо оныг зөвлөж байгаа. Нэг бол 52 оноо, нэг бол 75 оноо зөвлөж байгаа. Бид гэж авах боломжтой байсан. Миний хамгийн их мэргэш 18 оноо явуулсан нь цалингийн зөв. Хойд би ийм их цалин авдаг гэсэн үйлдвэрээс хатар багт болохгүй баг цалинтай хийждэг. Энийг өөрсдөө ханаас ингээд яг 15 оны 10 сарын 23 өөрөө хүссэн дэдлээ үзсэн. 18 гэсэн. Дөрөвс энэ ялсаар 15 оны 10 сарын 23 энэ тоо миний виз тусахын 7 хоног энэ виз хийсэн. Тэгээд 3 жил болчоод дэдлээ визийг авъя гэж тэмүүлж гисэн шүү дээ. Тэр хооронд бидний жил 10 сар явсан. Би зөвхөн энэ дэдлээ визийг хөндлөө ажиллаж байгаа зүтгэж гисэн. 18 удаа гэхэд нэг өдөр очиж биччихсэн шүү дээ. Нэг удаа чинь нөгөөдгөө бид нь 3 хоног 7 хоног дахиад нэг бичих. 18 удаа гэж энэ хугацаанд болчихсон. Жил хаад зүтгэсний дараагаар энэ визийг авчихсан. Маш их баяр хэлдэг шүү. За одоо ингээд яг энэ манай найз нарын зарим буцаж ирсэн. Буцхан харгалан наглаа. Би энэ визийг аваад Монгол явах найз нар гарьяаг нь явах болоогүй юм дээ. Ягаад явчих вэ? Сарын дараа явчихсан. Энэ харалцаа сарлаа яваад өгөх гэж хэлсэн. Тэгэхээр яг ярьцаа үзсэн ирсэн. Виз энд авч удахгүй Монголд явахгүй. Энд аваад эх орондоо очиж ирээ да. Одоо би гэрнээс сургууль болчихж байгаа юм. Гэр бүл явж байгаа юм. Арай хугацаагаар өмчтэй болчихж байгаа юм. Гэрнийг Монгол руу явуулсан. Очсон. За энэ дараагаар бас их сургуульд орж ирсэн. Миний дөрөв зөвлөлөө. Тэгээд яг виз аваад одоо гэрээний ээлтэй ээлтэй үзлэхээр одоо шал маш олон юм аа боломжууд тийм ээ. Шал юм бий болж байна. За нэгдүгээр нь юу гэхээр би Монголд их сургуульд орсон. Сургууль гэсэн төлөвлөгөөтэй байсан. За визнийхаа бүх боломжийг ашиглая тийм. Ямар боломжийг бүгдийг ашиглая сургуульд орж ирсэн. Сургуульд орж ирсэн. За бүх сургуульдаа энэ миний зураг манай сургуулийн энэ төрөө төрлийн ангид гарсан. Харамсалтай. Төрөө төрлийн гомбонч өгөхөөс профессорын төрлөндөө явж ирсэн. Их сургуульд орчихсон тийм ээ. Дараагаар нь ер нь би энэ төрөө төрөлд орчихсон тийм. Төрөө төрлийн монголоор нийгмийн өдөрлөг гэдэг. Ер нь ард түмний Монголын залууч төрөлд орсон. Зүтгэл үзээ тийм. Болцдоггүй хүмүүс туслаад үзье. Бидний мэдлэг сайжруулаад үгийгээд. Бүх нэгдүгээр монгол холбоо байгуулсан. За манай зорилгын юм үү? Монголын монголчуудын юм нэг ирсэж сүрж авах болсон залуучдын дуу хоолой их нийгэмд хүргэх тийм ээ. Бусдын хөшгийн тайлбарлах хүмүүс тундж асуудал хамтдаа шийдэх гэсэн. Хамтдаа шийдэх зөвлөлт юу тийм ээ. За тэгээд чөлөө цаг боловсон жилдтэй болтой хамтран ажиллах. Тусал судлах мэдлэг усаар дэш ийм зорилготой холбоо байгуулсан. 4 сарын 13-нд болсон. Тэгээд тэрний дараа солонгосын анх сургууль байсан. Өөрөө сургууль топгийн энэ үед би топгийн 5-таа болчихсон. Топгийн түвшин 1 2 3 5 6 гэж байхгүй. Зөксөдгүй шалтгаан өгсөр байгаа юм шиг топгийн 5-таа болчихсон. Энэ манай гэрээ ажилласан. Монголчуудад солонгосын анх ажилласан. Өөрөөсөө зураг таньс нөхөртэй болчихсон. За энэ наадам энэ зөвхөн юу вэ? Үндэсний хувцастай. Үндэсний хувцас шалгаруулдаг гэдэг юм хэмжээ байна. Манай брэнд үнцэг ийм олон үндэсний хувцас хийж байна. Ингэж хийдэг. Албанаас гань хоёрт удаагийн 16 онд зохиол. За 18 онд бас 300 400 гараад байна. За ингээд
ээлжлээ үзтээ болсон, гэсэн бодоо болчихсон. Энэ охин маань хэлсэн. Охин маань яа. Ээжтэйсэн бол манай охин 3 сарын дараа Монгол улсад байдаг. Ээлжлээ үзтээ болохоор яа. Гэр бүлтэй орсон. Охин маань миний тахтай. Одоо миний охин намайг явуулнаад надад гэр бүлтэй хамт. Манай охин бас үгсээ. Манай одоо стилтэй. Бас виз. Аюу виз. Тэгээд энэ ээлжлийн визийг бас гоё зүйл байна. Манай ээж юм хүлэн авах. Хүлэн авах. Энэ үүний хүсэн муудчихсан. Ээлжлийн виз болохоор эцэг ихий өөрч ирдэг. Ээжийг аваад хүлэн авах. Ер нь ээж хүлэн авах. Хаалгаа болох. Энд татсан чинь 15-20 сая. Энэ мөнгийг бас хэдэн жил болж байгаа тийм. Ямар арга байх вэ? Виз яаж болох вэ? Ямар боломж асуудал. Ер нь бол манай боломж судлах. Боломж судлаад үзсэн чинь ээжигээ чиний гэдэг эмсэлэн гэдэг визээр шилжүүлээ. Шилжүүлснээр дараа хүүхэд нь ээлжлээ үстэй ажилтдаг болохоор ер нь татсан өөрөө оролцож байгаа. Тэгэхээр оролцоод ирэхээр яг манай ээж 15 сая байна. 90 минут хатаад байна. Уус тус. Ээжигээ хаалга. Энэ хаалганд авсан зураг нь 2 million орсон. Тэр нь одоо дараа авсан. Гэт манай ээж маань хаалганд тусчаад оройд ээж бас хамт өгсөн болохоор хүлээлттэй. Тэгээд ээж маань тэгээд миний хүү байхгүй гэсэн бол ээжийн бахир болтоо яаж хаваагдах юм даа. Тэгээд энэ маань юу гэдэг вэ? Миний ээлжлээ гэдэг визийг боломжийг судалсан үр дагавар бас ингэ гарч ирсэн. Авах бодтой монголчуудын зүтгэжсэн зүтгэлийн үр дагавар гарч ирсэн. Тэр манай монголчууд бол боломж гэж маш олон зүйл байгаад байдаг. Тэрийг бид харахгүй байна, үзэхгүй, нийгэм гэдэг маш муутай байгаад байдаг. Тэр ямар ч хэрэггүй юм цааш. Facebook. Facebook байна гэдэг нь. Сайхан Facebook авах Facebook захаа гэсэн. Facebook гэж хөгжиж боломж өшөө олон зөндөө байж байна. Ээлжлээ үзсэн дараа гүн солонгосын хүний нүсний албан ёсоор байна. Энд дээр очихлох чам үзсэн. Цагийн 35. Энд дээр очих уулзсан. Бас визний залт. Ээлжлээ үз болно. Тэнд материалаа өгсөн. Та мэрэгчлээ авсан. Нэг жил болсон. Ингэж. Бид дөнгөж ESG визтэй ирчихсэн. Үйлдвэрт очиж ирсэн. Үйлдвэрт жавлан байгаа нөгөө өндөр мөнгө зардаг чинь тухайд чадсан бол өнөөдөр миний эзэн бол цаг хугацаагаар мөрөө шүү дээ. Эзний болыг чадаач тийм. Өөр болон сохот очиж чадаач. Бид боломжийг юусэн алдаад. Гэрээний ажил боломж маш их байна. Ээж нь аюул баяртай одоо манай ээж өөртөө их талхдаг гэсэн. Монголч. За ингээд өнөөдөр маань дүгнэлтээ явъя. Нэгдүгээр гэрээний ажилтны хэрэглээд хар ажил хийгээд хөрөлгөө бүцдэг биш юм. Одоо орчин үеийн гэрээний ажил гэдэг бол сурдаг гэдэг. Боловсрож байна. Бид боломж байгаа. Тухайд намайг ээлжлээ үзүүлж шахаад бол ямар нэгэн мэдээлэл маш хамс байсан. Өнөөдөр бид танд цаас өгсөн. Энэ цаас болгох маш хэцүү. Топ гэдэг шалгалтыг 40 минутаар өгдөг байхад манай ахад 400 минут авч ирсэн. Монгол хүн дам намаараа би ч бэлтгэл материал нь үгүй. Бүртгэлийг 50,000 бүртгэл хийчих юм байна. Одоо бүх боломж нэгдсэн. Өнөөс сухад ингэдэн тэгдэг. Бид боломж ашиглаж чадахгүй. Эсвэл энэ чигээрээ байж их оронд очиод нөгөө тойрог замруу болохгүй. Бас очсон бас харьцуулах үзэл байдаг. Нэгэнт энэ оронд ирчихсэн. Залуу зарцуулсан бол бүх боломжийг ашиглах болсон болов. Одоо орчин гэрээний зарцуулсан маань зөвхөн ажил хийх. Мөнгө гаргах юм биш. Сурч боловсролтой. Гэр бүлтэй байж өгдөг. Тийм боломж байгаа шүү. Энэ хэлээр хэлсэн. За
та бүхэнд баярлалаа.